ур чадвар хичээлдээ тавтаа морилно. Энэхүү хичээлээр харилцаа гэж юу вэ? Харилцааны сэтгэл зүйн үндсэн бүрдэл, хүнтэй эрхэн зөв харилцах вэ? Асуултаа зөв тавих, ажлын байран дээрх харилцаа гэсэн агуулгын хүрээнд явагдах болно. Харилцаа гэж юу вэ гэхээр харилцах процесс нь хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлцэх, мэдээлэл дамжуулан солилцох, найз нөхдийн хувьд хүмүүс бие биендээ хандах, харилцан бие биедээ нөлөөлөх, хин хинийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч ойлгох, харилцан ойлгох зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг илэрхийлж байдаг гэж Дэ Парига тодорхойлсон байдаг. За хүмүүстэй сайн харилцаатай байхын нууц нь асуудлыг бусдын үүднээс авч үзэж түүнийг өөрийнхөө болон өрөөлийн ашиг сонирхлын аль алиныг нь харгалзан шийдвэрлэх чадварт оршно гэж хэлсэн байна. Гени Фордман. За тэгэхээр сайхан харилцааны нууц нь асуудлыг бусдын үүднээсээ авч үзээд яг ашиг сонирхлоо өөрийнхөө болон өрөөлийг харгалзан хоёулангийн харгалзан тэмцэртэйгээр шийдвэрлэх чадварт оршдог бахнэ. За харилцааны сэтгэл зүйн үндсэн бүрдэл. Эхнийх нь мэдээлэл, хоёр дахь нь сэтгэл хөдлөл, мэдрэмж, гурав дахь нь хандлага, дөрөв хувийн онцлог. За тэгэхээр мэдээллийг авч үзье. Сэтгэл зүйн мэдээлэл бол аливаа харилцааны суур үндэс, их үндэс болдог баг. Тэгэхээр хамгийн чухал зүйл бие биедээ мэдээлэл солилцсон, мэдээлэл дамжуулан гэдэг. За хоёр дахь нь сэтгэл хөдлөл, мэдрэмж. Сэтгэл хөдлөл, мэдрэмжийн онцлог нь аливаа хүн гадаад, дотоод учир шалтгааны үүднээс хүний сэтгэл санаа нь элдв өөрчлөлт үүсэх, үүний үр дүнд тодорхой зүйлд анхаарлаа хандуулах, юм сүзэгдлээс түрх цагаар хөндөрөх, орчны өөрчлөлтөнд тасан зохицох, уян хатанд хандах зэрэг харилцаанаас үүдээ сэтгэл хөдлөл, мэдрэмж маань ч гэсэн адилхан өөрчлөгдөөд за түүнд хариу үйлдэл үзүүлээд үр дүн бий болоод явж идэг бахна шүү дээ. За гурав дахь нь мэдээж хандлага. Харилцааны үйл явцын чухал хэсэг нь харилцагчийн зан байдал, үг яриа, сэтгэл хөдлөл зэргээр дамжин гаднаа шууд илэрхийлэгдэж харагддаг. Хандлагын өмнө чанар нь өөртөө зөв хандах, өөрөөрөө хайрлах, бусдад хүнлэг хандах, бусдыг ч мөн адил ойлгож хайрлах, нийгэмд өөрөмсөг хандах, нийгмийг бид бүтээж байгаа учраас өөрөмсөг хандах байна. За тэгэхээр хандлага маань тухайн харилцагчийн зан байдал, үг яриа, сэтгэл хөдлөл зэргээр дамжуулаад гаднаа илэрдэг. Тэр хүн яг ямар хандлагатайг харж болдог байна. За дөрөвт нь хувийн онцлог. Харилцааны үед хамгийн онцгой бэлтгэл ур чадвар шаарддаг зүйл ажиллагаа бол харилцагч нэг бүрийнхаа бие хүний сэтгцийн хувийн өвөрмөц онцлог, авир аран шин, зан чанар, сэтгэл санааны байдлыг хоромхон хугацаанд анзаарн мэдэрч харилцдаг болох асуудал. За судлаачдын үзэж байгаагаар хүмүүсийн хоорондын харилцаа алсын зайны болон аман бус харилцааны завсрын байрлалыг эзэлдэг байна. За тэгэхээр мэдээж хүн болгоно өөр хувийн онцлогтойгоо өөр зан шин, сэтгэл санааны байдал нь ч гэсэн өөр байгаа тийм. За тэгэхээр хувийн онцлог манаас харилцаанд маань нөлөөлдөг байна. За хүнтэй хэрхэн зөв харилцах вэ? Та юу гэж бодож байна? Хүнтэй яг зөв харилцах маань эхний алхам яг юунаас эхлэх бол? Энэ бол мэдээж зөв мэдлэгээс эхэлнэ. За хоёрт нь энгийн яриа өрнүүлэх. Гуравт нь үг яриагаа цэнэх. Дөрөвт нь анхааралтайгаар сонсох. Тавт нь мэдээж дуу хоолойны өнгө. За дараачих нь хошин мэдрэмж. Сүүлийнх нь яриаг нь мэдээж таслахгүй байх. Яриаг нь таслан гэдэг бол нөгөө хүндээ маш таагүй мэдрэмжийг өгдөг байна. За тэгэхээр зөв мэдлэг гэж яг юу вэ гэх бусдаа мэдээж зөв харилцахын эхлэл бол яах аргагүй зөв мэдлэх байдаг. Хин нэгэн таныг нэрээртэн дуудаад эсвэл тантай мэдлэхэд та толгоогоо дохих эсвэл сэгсрэгтүүдийн өнгөрөх нь маш таагүй мэдрэмж нөгөө хүндээ үүсгдэг. Бас маш бүдүүлэг хэрэг болох. Сайн мэн үү гэж цаан дугаар мэдлэх хэрэгтэй байх. Энэ бол зөв мэдлэх. Энгийн яриа өрнүүлэх. За мэдээж нөгөөнтэй харилцаж байхдаа шууд гол сэдв рүүгээ эхлүүлэх нь шууд гол сэдвээр ярьж эхлэх нь буруу байдаг байна. Тэр хүнийхээ гэр бүл, ажил амьдрал, амар мэндийг нь бас хамгийн сүүлд болж байгаа үйл явдал нь ч юм уу те ажил төрлийг нь асуугаад за тэгээд гол яриа руугаа орох хэрэгтэй байна. За үг яриагаа цэнэх.
За үг маш хүчтэй энерги агуулж байдаг гэдэг. Иймээс бодож тунгаалгүйгээр ямар ч үгийг амнаасаа гаргаж болохгүй байна. За буруу зүрх ярихаас сэргийлэхийгвэл аль болох бага эсвэл маш нухацтайгаар хүлээж түүндээ хэлэх гэсэн үгээ хэлэх хэрэгтэй байна. За дараачих нь анхааралтай сонсох. Анхааралтай сонсож байгаа мэддэх эсвэл толгой дохих ярьж байгаа зүйлд нь ямар нэг байдлаар хариу өгөх хэрэгтэй. За ингэснээр нөгөө хүний анхааралтай сонсож байна гэсэн нөгөөндөө таатай мэдрэмжийг төрүүлдэг. За дараачих нь дуу хоолойны өнгө. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар анхны сэтгэл төрөхөд ярьж өгөх хүний дуу хоолойны өнгө 40%, хэлсэн үгийн утга санаа нь 10% үүрэгтэй байдгийг тогтоосон байна. Тэгэхээр дуу хоолойны өнгө маань харилцааны явцад маш хэрэгтэй зүйл байх нэ. Тэгэхээр дуу хоолойны хонгийг ч гэсэн бас анхаарч зохицуулах хэрэгтэй болох нь. За сэтгэл татам харилцагч, ярилцагч болох арга. За үүнд хоорондоо чухал мэдээлэл солилцож оюуны бэлэг өгөх. Сонирхдог, дуртай ном, зохиол, кино тэ зүйлүүдээ нөгөө хүндээ солилцож ирээд нөгөө хүнээ сонсох хэрэгтэй. Энэ бол сэтгэл татам ярилцагчийн ихний арга. Хизээж уулзсан чөлөөтэй харилцсан ярьдаг дотн хүнтэй байвал ямар сайхан бэ. За нөгөө та хэрвээ чөлөөтөө энгийн яриа өгнүүлээ чөлөөтөө байж чадвал тухайн хүн ч гэсэн бас таатай мэдрэмж үүсээ чөлөөтөө байдаг байна. За тэгэхээр аль алиндаа таатай мэдрэмжтэй авахын тулд та өөрөө үг болно одоо өөрийнхөө биеийн хэмжээтэй анхаарах хэрэгтэй байна. За үргэлж нэг хэвийн зүйл ярихгүй бах. Энэ мэдээж уулзах боломжтой нэг зүйл ярихгүй бах. Инээлэгдэг бах, инээмсэглэх. Хүний талаар ярихгүй бах, муулах ч юм те. За даваа талыг нь сайшааж, сул талыг нь хэлж өгөх. Энэ мэдээж нөхөрсгөөр тэр хүнд байдаг даваа талыг нь хүн болгонд л сайн болно, муу тал байдаг шүү дээ. За харин түүнийг нь нөхөрсгөөр хэлэх. Чамд ийм тал дээрээ маш сайн, мундаг, чадварлаг шүү. Гэтээ энэ тал дээрээ жахан ингээд байдаг шүү, тийм шүү. Тиймээс энэ талаа засдгийг гэж бодож байна уу гэдэг ч юм уу те. Эсвэл засвал ямар вэ ч юм уу. За дараачих нь магтах. За мэдээж нөгөө хүнд огт байдаг зүйлийг нь магтах нь буруу те. Харин байдаг зүйлийг нь магтааж нөгөө хүнээ урамшуулах таатай мэдрэмж төрүүлдэг баг. Дуртай зүйлийн талаар ярих. За асуух те. Нийтлэг талаа олж мэдэх адилхан дуу сонсдог ч юм уу, амьд хөгжмийн тоглолт үзэх дуртай ч юм уу, хөл бөмбөг үзэх дуртай ч юм уу те. Адилхан талаа, адилхан сонирхлоо олж мэдэх. За ингэснээр яриа болно. Та хоёрын хоорондох татан байдал илүү их гүнзгийх боломжтой байх нэ. Юм бол сэтгэл татам харилцагчд болох аргууд. За дараачих нь асуултаа зөв тавих. За асуулт бол харилцагчийнхаа сэтгэлийн хаалгыг тогшиж буй үйлдэл байна. Хаалга тогшдог шиг та асуултаараа нөгөө хүнийхээ сэтгэлийнх нь хаалгыг тогшдог байх нэ. Ярианы чадвартай хүн яриан дундуур асуулт тавин нөгөө хүнээ удирддаг. Гэхдээ асуулт болгон зөв байдгүй байх. Нөгөө хүнийхээ сэтгэлийн шаргыг хөндөх, таагүй мэдрэмж төрүүлэх асуултууд бас байдаг байх. За тэгэхээр энгийн амархан асуулт асуух. За тодорхой асууж үүнд энгийн хариулж болох асуултыг товч тодорхой асуух. За дуртай хариулах асуулт асуух. Нөхцөл байдлыг ухаалгаар анзаарна. Танд сэтгэлээ нэхүүц асуулт асууж яриа өрнүүлэх. За хариулахаас татгалцсан аргагүй асуулт асуух. За ойр таны компани бизнесийн үйл ажиллагаа сайжраад байгаа биз дээ? Энэ 120 хийн гэсэн үү? За товч хариулах асуулт асуухгүй байх. Сэтгэлийг нь тавгуудах асуулт асуухгүй байх. За мэдээж нөгөөний сэтгэлийн шархыг хөндөхгүй байх тийм. За ярилцаж байгаа зүйлтэйгээ хамааралгүй асуулт тавьж болохгүй байх. За энэ юу ихээр нэг зүйл хоёулаа хамт ярьж яснаа өөр зүйл асуугаад ярьчих юм бол тухайн хүн сэдвээ өөрчлөж суучаад сэдв маань таагүй эсвэл муухай байна ч юм уу тийм эсвэл сонир мэдрэмж ч юм уу тийм авах эрсдэлтэй байх. За сэтгэлийг нь тавгуудвал асуулт асуухгүй байх. Мэдээж тэр хүний мэдхгүй санамсгүй байдлаар асуусан бол туушилт хүсээд сэдвээ өөрчилж асуултаа өөрчилж болно тийм. За ажлын байран дээр харилцаа буюу дараах үгнүүдийг үйлдэлүүдийг болон ажил болон амьдрал дээрээс гаргахаас аль болох татгалзаар. За эхнийх нь заах болон сургах, номлох үгс. За мэдээж энэ нь
яг яагаад вэ гэж бодож байгаа байж магадгүй. За яагаад хүн болгоно өөр өөрийн гэсэн туршлагатай байдаг те. Гэхдээ тэр нөгөө хүн илүү туршлагатай байж болох ч гэсэн заавал ингээд зааж сургаж номлож яг адилхан явах албагүй те. Гэхдээ зөвлөмж маягаар эхлэх боломжтой. Гэхдээ яг ингээд зааж сурах бас таагүй мэдрэмж үүсгдэг баг. Бардам ихэмсэг зангаар бусдад харилцах. За үг үйлдэл нь зүрх. Бусад хүмүүсийг муулах. За мэдээж онцгүй хараалын үг хэлэх. Хин нэгний бусдын өмнө загнах. Сул талыг нь олонний өмнө хэлэх. Үргэлжид сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэх. Тайлбар тавих. Ямар ч яриаг залхамаар үргэлжлүүлэн ярих. За хэрвээ энэ дундаас таны ашигладаг, хэрэгэлдэг үг үйлдэл байгаа бол та энгээ өөрөөр солих боломжтой байна. Үүний оронд дараах зүйлийг хэрэгжүүлж болно. Энэ юу вэ гэхээр ярьж зөвлөлдөж байх. За нөгөө хүнээ заавал заах, сургах, номлох гээд байх биш. Ярьж зөвлөж болох нь. За хүсэж гууж байгаа хив маягаар ярих. Ингэж болох уу? Чи надад тэгж үгж болох уу? Боломжтой байна уу гэдэг ч юм уу те. За мэдээж инээмсэглэл. Бусдын сайн талыг нь ярих. Муулахгүйгээр те сайн талыг. Бүтлгүүцэн ч хамт байж урамшуулах. За хүн болгон бүтлгүүдэх алдаа арах тохиолдол байдаг. Тэрэнд нь хамт байж дараачуудаа илүү их урамшуулж дараачуудаа алдахгүй гэдэгт нь урам өгөх юм бол тэр хүн алдаанаас айх биш харин алдаанаасаа суралцаад явах боломжтой байна. За нөгөө хүнийхээ байр сууриас бодож үзэх буюу эмпатигаа ашиглах байна. Тань мэдэх болно сэтгэл хөдлөлийн эсвэл энэрэнгүй эмпати. За өөрийн алдааг зоригтойгоор хүлээн зөвшөөрөх. За товч тодорхой үгс ашиглаж байх. Анхааралтайгаар нөгөө хүнээ харилцагчаа сонсох. Анхааралтай сонсон гэдэг бол тухайн хүнээ 100-аас 90% ойлгох боломжийг өгдөг байна. Анхааралтай сонсон. За тэгэхээр эдгээр зүйлүүдээс өөрчлөх боломж байдаг болохоор та өөрчлөхийг хичээгээрэй, өөрчлөөд үзээрэй. За дараачих нь үр дүнтэйгээр уушлахгүй харга. За эхнийх нь алдаа гаргасан мэдсэн бол аль болох хурдан уушлахгүй. За би энэ хүн дээр ийм таагүй хэлээ алдчихлаа да. Эсвэл миний энэ хүн үйлдэл дээр одоо гомцсон болов уу, ууралсан болов уу гэж та бодож байгаа бол тэр дор нь уушлахгүй байх нь. Хоёрт нь мэдээж нүүрэл үнийг царж байгаад уушлахгүй байх. Энэ бол чин сэтгэлийн уучлалт мэд. Нөгөө хүнд мэдрэмж төрүүлж таач гисэн бас тэр хүний харцыг харснаар чин сэтгэлийн уучлалт болдог байх. За гуравт нь хит олон удаа уушлалт гуйхгүй байх. Энэ мэдээж алдаагаа нэг бол дахин давтах эсвэл өөр алдаа гаргаад байвал яах нь олон дахин уучлалт нь үр дүнгүй болох магадaltaй байна. Тэр хүндээ тий. За дараачих нь дахин ийм алдаа гарахгүй гэж хэлэх. Мэдээж өөртөө ч гэсэн тухайн харилцагчтай ч гэсэн дахин ийм алдаа гарахгүй гэдгийг хэлэх. За энэ бол үр дүнтэйгээр уушлах дөрвөн арга байна. За эдгээр хүнүүдийг ашиглаж болно ажил амьдралдаа. За энэ юу вэ гэхээр би тантай хамт энэ ажлыг хийвэл амжилтаа дуусгах чаднаа гэдэгтээ итгэж байна. Та л миний дотны зөвлөгч үү. Надад танаас өөр асуух одоо өөр санхүүд дээр туслаж дэмжих хүн алхаа. Та маргааш ихэд энэ ажлыг дуусгах боломжтой байна уу? За өнөөдөр илүү цагаар ажиллаад өгвөл боломжтой юу? Эсвэл сайн байна. Болох уу гэдэг ч юм уу те. За дараачих нь энэ амралтын өдрөөр бүгдээрээ салхинд гарцгаая. Бүгд явна гэж найдаж байна. Найдаж байна шүү. Та надад таалагддаг. Таны тийм зүйл надад таалагддаг ч юм. За амьдрал үнэхээр сайхан юм аа. Сайхан байна. Би тэр үед тантай уулзсандаа баяртай байдаг. Ярьж байгаа зүйлт нь үнэхээр сонирхолтой юм аа. Тийм ээ би саналд нийлж байна. Гэхдээ гэдэг ч юм уу те. Тэгээд өөрөө хэлэх байгаа зүйл. Таны төвшүүлсэн санаанд сайн тал байгаа ч гэсэн энэ дээр анхаарал ямар байна гэдэг ч юм уу те. Яриагтан таслуулсанд уушлаараа гинэ сайхан санаа орж ирээд ярьж болох болов уу? За чи илээгүй байсан бол битггүй өнгөрөх байсан байна. Баярлалаа. За тэгэхээр өөрөө ашигладаг эсвэл ашигладгүй хүмүүдээ эндээс ингэж хэлж болох нь байна. За нэг бяцхан гэрийн даалгавар өгье. Энэ юу ихээр хичээл орох явцад
Таны гаргаж байгаа харилцаанд гаргаж байгаа алдаа эсвэл дутагдал хэрвээ танд байсан бол дахин ухрааж үзээд тэр талаа өөрчлөөд эргээр өөрчлөх даалгавар байгаа. За мөн тэрээ хэрэгжүүлээд дараа нь ямар сэтгэл төрснөө дэвтэр дээрээ буулгаарай. За хичээл дэвтэрт оролцсонд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая. Баяр та. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.